Ингээд ихний мэдээлэл улсын хурлын хаврын чуулган завсралгад сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. За гэвч тавсан хуулиудаа хилцэж амжихгүй байгаагийн дээр парламентын гишүүд хуралдаа суухгүй эрцээ бүртгүүлчээд ажиллаа хийдүүлсээр байгаа юм. За өнөөдрийн чуулганы үдээс хойш хуралдаан 14 цагт эхэлсэн ч 30 минут өнгөрөөд байгаа танхимд 126 гишүүнээс ердөө 20 гаруй гишүүн л байсан юм. Цаашдын энэ байдалтайгаар хаврын чуулганы хилцэх асуудлуудыг хугацаанд амжуулах боломжгүй нөхцөл харагдаж байна. За иймээс ч парламентын гишүүд ажилдаа хариуцлагатай хандахын сацуу ээлжид бус чуулганыг үргэлжлүүлэн зарлаж сунгаж ажиллах саналыг зарим гишүүн онцлоо. За сайд нарыг бас дуудъя. Гишүүдийн зөвлөх туслахууд гишүүдэд чуулганы танхимд руу явуулна уу? Хуралдаанд ажиллаад оролцох нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгнө үү? Бүлгүүдийн ажлын алба, бүлгийн дарга дэд дарга нар санал хураалтанд оролцох байгаа иргэдийг төлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа гишүүдийн ажиллаа хийхгүй байгаа гишүүдний санал хураалтанд оролцохгүй байна гэдэг нь одоо бас эх 7 хоногоос нээлттэй тавигддаг болно шүү гэдэг бас гишүүдтэй хэлье. Тий, тэгэхээр чи 7 хоногийг төсөөлөд үзье. Мэргэжлийн байнгын ордоор орох ёстой. Чуулганаар орох ёстой. Дэгийн тухай хуулиараа заавал үе шатуудтай байна. Тэгэхээр зэрэг тэр бүх үе шатуудаа давхаар зарим хуулиуд нь үнэхээр багтахгүй байна. Тэгэхээр миний хэлээд байгаа санаа бол чуулганы ялангуяа одоо бид нар энэ нэмэгдсэн нэмэлт цагаар тий ээлж тусаар энэ гишүүдийнхэн барьсан зарим хуулиудыг бол баталчмаар юм.